яг ингээд та нар харах юм бол яг ингээд гудамжаар гараад тал нь за буюу эсвэл бол талаас илүү татвар төлдөггүй. Та нар ингээд зүгээр мэдж байгаа те ямар ч ий баримтгүй худалдаа явж идэг. Ий баримтаа авъя гэвэл 10% нэмнэ гэдэг. За ийм болцсон. Монгол улсад одоо татвар төлдөг хэсэг төлдөггүй хэсэг болцсон. За тэгээд төлдөг хэсгүүдээ ерөнхийдөө бол байнга дансыг хаадаг, дарамталдаг, байнга шалгалт оруулж ирдэг. За тэгээд ерөөсөө байнга татвар авдаг. А төлдөггүй хэсэг нь бол зүгээр ингэж байж идэг болцсон. Тэгээ энийг одоо энэ банкнууд нь жишээлбэл үгшүүлдэг. Миний харуул. Банкнууд яагаад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагаа хоёр тайлан гаргаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа юм хүмүүс болон оюу хүмүүс болон одоо байгууллагуудад зээл өгöd байгаа. Одоо хар дансын харангуйтаа гэл ингээл одоо юу гэдэг одоо би жишээлбэл 500 сая төгрөгийн зээл авч байгаа гэхэд надтай яг ижлэхэн өрсөлдөж байгаа компани адилхан 500 сая төгрөгийн зээл аваад. Тэр болохоор хоёр тайлан гаргадаг. Юу гэдэг чи одоо хоёр тайлан гаргангуудаа татвар багт төлдөг гэж байж байгаа. Ингээд яг ингээд шударгаар явж байгаа бизнес эрхлэгчид компаниуд нь улмал дампуурах гал улмал ингээд багасаад байна. Та нар энэ анзаараарай. А тэгэнгүүт нөгөө татвар төлдөггүй эсгүүд нь одоо та нар фэйсбүүкээр зөндөө байж байгаа. Ерөөсөө зүгээр сайхан онлайн шоп ийм худалдаа гэх. Тэгээ одоо энэ байгууллагууд нь бүгдээрээ дампуураа дууслаа. Тийм учраас бид нар энд ингээд татвараа багасгаач гэдээ өрлөөд яваад байгаа маа. Энэ хилцүүлэгт нь одоо ингээд сайн дуурайаар ирчээл байж байна. За тиймэрхүү дүү байдалтай байна. Ямар бэрхшээл вэ? Гүн одоо ингээд л адилхан байна шүү. Юм улирал хэдийн хэмжээний татвар төлж байна. За одоо энэ жилийн хувьд бол одоо бид нар нэг энэ оны төгсгөлөөр нэг тэрбум 1 зүгийн нөөтийн өртөө болно тооцоолцсон байж. За тэгээ өөрөөсөө одоо өмчийн эзэн компани эзэн жишээлбэл 200 өрхгүй сая төгрөгийн цэвэр ашигтай. Тэгсэн мөртлөнгөөс улс тэрбум 1 зүг өгцөө. Байж байгаа жишээтэй байж байгаа. Энэ жилийн зүгээр тооцоолно шүү. Одоо бол нөөтийн өр бол мэдээж бараг 500 гаруй сая төгрөгөөр даваа гарцсан. За тэгээд хизээ дахиад данс хаах мэддэхгүй бай. Тиймэрхүү нөөтийн өр гэлдэгдэг нэлээд өндөр байгаа нь ингээл данс хаачдаг тий үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болчдөг. Дээрэс нь одоо ингээд яг энэ нөөт дээр жишээ яаж ер нь нөөт татвар бус юм дээр яаж өөрчлөлт оруулах танд амар байна. За одоо зүгээр бүгднгээс нь аваа энийг 35 жил бүгднгээс нь авсангүй эдгээр бол одоо ер нь ингээл та нар харж байгаа хаасайгүй бүгдээ нөөт төлөхгүй байгаа шүү дээ. Бүгдээ л одоо нөөт төлөхгүй байгаа учраас бүгднгээс нь ав эсвэл бүр авах бол багсах. А багсах юм бол энэ бүр нэмэгдэх байх гэж ерөнхийдөө бодож байгаа. Тэгээ бүгднгээс нь аваач шудраг байгаа чи ямар нь яагаад ингэ дампуураад тэгээ албаар салинжуулаад одоо ингэ та нар хараарай ажил олгож байгаа компаниуд дээр яваад очихлоор хүмүүс нь хамгийн түрүү би нийгмийн даатгал төлөхгүй зүгээр ингэ надад аргалаад ингэ зүгээр кассынхаа мөнгөөр өчгөө намайг салинжуулдаг гэж хэлэх ч алба байхгүй би зүгээр өөрөө энэ 2 сая 600 ч юм уу 2 сая 500 бэлэн авчаал гэж хоёр салгаал татвар төлөгчийн хувьд одоо яг энэ асуудал хөндөгдөөд татварыг багасгахыг гэхээр төсөв ингээд хэцүү болчих шүү дээ. Төсвийн орон зай хэцүү болчихноо. Яах гээд байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Таны татвар ер нь хэр зөв зохистой одоо та хардаа ингээд га идэр за Монгол улс бол уул орхон их орн монон за өстой уул ургаагаас 80%-ийн төсөв бүрдүүлдэг гэдэг. Тэгээд биднээс тийм бага татвар 20% татвар авах юм бол тэрийг багасгачлаа. Тэгэд уул ургаагаа 90% болгочихж дээ. Тийм биз дээ. Тэр илүү нүүрсийг зарч л да. Заавалчгүй энэний хэдхэн байгууллагууд арай ядж байгаа үндэсний үйлдвэрлэлийг дээж дамл одоо дээрлэгээл дансыг хаагаал татвараа нэмэгдэх ямар шаардлага байхгүй шүү дээ. Хэрвээ энэ бизнес эрхлэгч чинь татварын даам чинь багасчих юм бол бид нар цалингаа нэмнэ. Ойлгомжтой. Тэнд хүмүүс илүү их байр авнаа, машин авнаа одоо яадаг энэ эдийн засгийн хэлдэг юм байгаа шүү дээ. Тэгээ ийм мангар юмнаас болоод одоо ингээл энд ирчээл захиад зовлонгоо ярил байж шүү. Одоо нөөдөө яа гэж бодож. Одоо тэгэл төлж төлөхгүй шоронд орно шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ.